одоо тэгэд яг ирж байгаа бүх эднэрт одоо төсөв хэлцэх үеэр ирж байгаа бүх хүсэлтүүд ерөө 100% ийм биш үү, энэ үн өсцөөл гэдэг. Тэгээд тэдийг нэмж өгөөч л гэдэг юм ба. Би хоёрдугаарт нэг юм асуучих гэсэн юм. Нэмээд асууж тодруулчмаар байна. За энэ жилийн 26 оны юун дээр за энэ хөрөнгө оруулалтыг хийгээд бид нар маш богино хугацаанд ойрын хугацаанд хэдэн жилийн дотор ийм орлого олох гэж байгаамаа гэдэг одоо томоохон дид үтсэн шин чанартай ялгсан тийм зүйл байд юм уу байдгүй юм уу тэдэн хуваар ингээд орлого өснө. Гуравт нь энэ одоо нэг хэмнэлтийн хууль гэдэг нэг сайхан юутай болсон. Төсвийн орлого болохоо ойлонгот хэмнэлтийн хуулийн дагуу бүгдийг зогсоож байна гэж цалин төрлөгөө шилжүүлээд ингээд хөрөнгө оруулалтууд ч ерөөсөө явахгүй болчих. Энэ дээр одоо цаашдаа ямар бодолтой байгаа вэ? За 6 номер Ганбат сангийн яамны төрийн наримчиг дарга. Энэ хэмнэлтийн хуулийн дээр яг 5 сарын 31 гэж оруулаад ингэсэн. За энэс өмнө уг нь одоо манай хуулийн зохицуулалтаар ингээд 11 сар 15 төсөв батлагдана. Төсөвд батлагдангууд худалдаа авалтын зохион байгуулалт эрхийг нэгдчихэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол яг бэлэн ингээд зураг төсөвтэй тэзүүтэй ямар ч асуудалгүй төсөл арга хэмжээг бол 11 сар 15 төсөв батлагдгаад маргаашийн тендерийн зарлал худалдаа авалтын зохион байгуулалт тэгэл тэр одоо дулааны хуулиар 2-3 сард эхлэхэд бүх ажил хийгээд явдаг ийм байдлаар бид ингээд бүтэн жилийн цикл нь зурж байгаа л энийг батлуулсан. За энэ яг энэ журмаараа ингээд явуул за тэр 5 сарын 31-нд тэр худалдаа авалтын зохион хууль ямар нэг хураагдах юм уу байхгүй. За өмнөх ингээд жилүүдэд бол ингээд санхүүжилтийн ном дамжуулаад өгөөл үр дүн ерөөсө гарч байгаагүй ингээд юмнууд байсан. Бид бол ингээд хамгийн үр дүнтэй гэж уг нь бусд орнуудын юм нэлээд судалцуулаад ер нь бэлэн төслүүд улсын хурлаар батлагдлаа. Маргааш нь худалдаа авалтын зохион байгуулалт Хоёр дахь төр асуулт нь орлого нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын эрэм энийг явуулвал ямар орлого нэмэгдэх гэдэг тооцоо судалгаа хийдгүү гэдэг асуулт байсан. Энд хариулъя. Сангийн яам 6 номер. Бид юун дээр уг нь орлого нэмэгдүүлэх дээр дэд бүтцийн бонтын хөрөнгө оруулалт дээр бол улсын төсвийн болон гадаад зээл тусламжийн хөрөнгө оруулалт бонтуудаар бид нар онцгой анхаарч байгаа. Гол нөгөө экспортоо орлого орж ирдэг бонтууд дээр шивээ өрн гашуун сухад ингээд ханг мандал гэсэн ийм бомтууд дээр бол бид нэр онцгой анхаарч байгаа. Нөгөө талдаа энэ оны төсвийн хөрөнгө оруулалтыг үзэхэд бол ихэнх нь замуудын асуудал байна шүү дээ. Бид бол яг дэд бүтцээр л онцгой анхаарч байгаа. Ялангуяа энэ урагшаа чиглэсэн экспортын бомтууд дээр чиглэсэн арга хэмжээнүүд дээр бол онцгой анхаарч байгаа. Одоо гашуун сухад бол энэ онд ерөнхийдөө ажлууд нь дуусж байгаа. За тэр гашуун сухатын тэр замын асуудлыг бол Эрдэс Монгол компани Эрдэнэс тавталгай компани хариуцаад өөрсдөө өгөн тэр төрийн үе шин дүншлэр зохион байгуулна гэдэг ингээд явцсан тийм асуудлууд бол байгаа.